За хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа малын удмын сангийн үндэсний зохицолборын нээлт өчигдөр боллоо. Уг зохицолбор ашиглалтад орсноор манай орны эрдэмтэн судлаачид туршилт судалгаа хийх, мэрэгжлийн зохиомол хийлтүүлгийн техникчид үржүүлгийн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг ариун цэврийн шаардлагын дагуу үйлдвэрлэж, мал аж ахуй эрхлэгчдэд нийлүүлэх, улмаар малын үйлдвэр угсааг сайжруулах боломж бүрдэж байгаа юм байна. Ингэснээр малын тооноос чанарт шилжих засгийн газрын бодлого үр дүнтэй хэрэгжинэ гэж үзэж байгаа юм. Зах зээлийн нийгэм шилжснээс хойш малчид малын тоонд анхаарч ирснээс үүдэн малын үйлдвэр угсаа бараг л устж өгөө болохтой тулжээ. Ингэснээр малын ашиг шимт байдал буурч чадгамаа. Засгийн газраас малын үйлдвэр угсааг сайжруулах, тооноос чанарт шилжих бодлогыг хэрэгжүүлэх зорилтыг тавьж ирсэн юм а. Энэ бодлогыг хэрэгжүүлэх үүднээс малын удмын санг байгуулахаар болсон. Уг төвийн генийн санд 4 үйлдвэрийн 1793 тун, 16 үйлдвэрийн хоньны 25878 тун, 8 үйлдвэрийн бухны 37886 тун нийт 30 үйлдвэр омгийн 64757 тун малын үр хадгалагдаж байгаа юм байна. Авсан өрийг бол бид нэр боловсруулалт хийгээд тэрийг эргүүлээ хэлтүүлгэнд ашиглах. Стандартын шаардлага хангасан үрээр бол хэлтүүлгэнд ашиглаж ард иргэдийн малын ашиг шимийг нэмэгдүүлэх тийм л үйл ажиллагаа явуулж байгаа. Засгийн газраас өндөр ашиг шимт махны болон сүүний чиглэлийн арбидын ангус, сементал хар тарлан, алаатуу үйлдвэрийн бухны 1244 тонн гүн хөлдөөсөн үр 110 литр азотыг захиалгын дагуу нийлүүлжээ. 2017 онд нийт 3033 мал хэлтүүлсэн бол энэ онд энэ тоог 55%-аар нэмэгдүүлэн хэл авалтыг 8%-аар дээшлүүлэх зорилтыг тавьж байгаа юм байна. Одоо нэг үйлдвэр ашиг шимтэй бухнаас бол одоо нэг бохог бол 2 жил ашиглаж үр үйлдвэрлэлд ашигладаг. Энэ 2-оос 3 жилийн хугацаанд ашиглана. Энэ үедээ бол нэг бухнаас 100-аас 200-аад мянган тонн үрийг үйлдвэрлэх боломжтой. Малчдын үед мах сүний чиглэлийн цэвэр үйлдвэрийн хэлтүүлэгчтэй байхад л малынхны ашиг шимт байдал сайжирна гэж тооцдог. Тэгвэл цэвэр үйлдвэр угсааг бий болгоход чамгүй хугацааг зарцуулдаг байна. Цаашдаа малчдад төдийгүй аймаг орон нутгийн мал аж ахуйн мэргэжлүүдээр дамжуулан тодорхой мэдлэг мэдээллийг түгээх зорилтыг тавьжээ. Ямар чиглэлээр мал өсгөж байгаа хоноор юм уу, үхрээр юм уу, сүүний үхрээр юм уу, махны үхрээр юм уу, хонь нарийн наривдар ноосоор юм уу, тийм малынхаа хэлтүүлэгчдийг маш сайнаар бэлдэж явах хэрэгтэй байхгүй юу? Хэлтүүлэг хийхэд л маш богино хугацаанд мал чанаржуулах, сайжрах, үйлдвэрлэг нэг малын үйлдвэрлэг байдлыг бий болгох тийм асуудал зөнд байна. Өнгөрсөн онд бод бог малын 17839 тонн үр үйлдвэрлсэн бол энэ онд 28000 тонн үр үйлдвэрлэж цаашид дотоодын хэрэгцээг хангах зорилтыг тавьжээ. Малын удмын сангийн үндэсний зохицолбор нь орчин үеийн биотехнологийн шинжилгээ ухааны ололт, дэвшлэлт технологи, инновацийг нэвтрүүлэх чиглэлээр үр үйлдвэрлэл, азот цех үйлдвэрлэл, эмгэнийн үйлдвэрлэл, хөврөл үрж шилжүүлэн суулгах зэрэг иж бүрэн лаборатори малын генийн санг хадгалах зорилтын байр, сайн чанарын хэлтүүлэгч бойжуулах болон малыг тэжээж бордох байр талбай, тэжээл боловсруулах цех, мал эмнэлгийн үйлчилгээний цэг, цахилгаан ус дулаан хангамжийн шугам зэрэг нийтдээ 14 объектоос бүрдэж байгаа юм байна. Малын удмын сангийн гол үр гэвэл мэдээж Монгол улсын 47 төрлийн омог төрөл байгаадаг. За энийхээ бид өнөөдөр энэ сандаа бол нэг 17-8 омог үйлдвэрийг бол сандаа хадгалагдаж байгаа. За энийгээ бол удам өргөжүүлэх. За мөн балийнхаа саний хэлсэн үйлдвэр угсааг сайжруулах дээр бол онцгой ач холбогдолтой ийм зохицолбор гэж бид ойлгож байгаа. Дархан уул аймгийн Хонгор сумын нутагт байгуулагдсан малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг цогцлбор хэлбэрээр хөгжүүлж байгаа нь дэлхийн жишгт нийцсэн мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчлэгийг мал аж ахуйн эрхлэгчдэд үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм байна. Хамгийн гол нь энд ажиллах мэргэжлийн боловсон хүчнүүдийг тогтвортой ажилуулах, тэдний нийгмийн баталгааг хангах нь уг цогцлборын тогтвортой ажиллах нөхцөлийг хангах юм а.